захиргааны байгууллага иргэн хуулийн этгээдийн хоорондын эрх зүйн суурь зохицуултыг бүрдүүлэх ийм зорилготой. Тэр ерөөсөө альва захиргааны байгууллагууд маань онцгой байдлын ерөнхий газар маань засгийн газрын агентлаг байж байгаа, гүйцэтгэх эрх мэдлийн хүрээний байгууллага байж байгаа. Тэр өнөөдөр онцгой байдлын ерөнхий газар захиргааны акт гаргах, захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргах. Өөрөөр манай онцгой байдлын ерөнхий газар захиргааны хэм хэмжээ тогтоосон актууд гаргадаг. Иргэд аж ахуйн нийт байгууллагуудад гал төмрөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр, бусад гамшигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр олон тооны захимжилсан акт хэм хэмжээ гаргадаг. Энэ тэрнээс гадна захиргааны гэрээ, эдгээр захиргааны актуудыг гаргахад иргэн хуулийн этгээд хоорондын эрх зүйн суурь зохицуултыг бүрдүүлэх зорилготой ийм хууль байж байгаа. За тэгэхээр зэрэг юуны захиргааны ерөнхий хуулийн бүтсэн юу гэхээр нэгдүгээр нь ерөнхий үндэслэл буюу одоо нийтлэг үндэслэл тэгээ захиргааны байгууллага гэж юу гэх юм бэ? Өөрөөр гүйцэтгэх эрх мэдлийн хүрээний чиглэл байгууллагын одоо дотооддоо чиглэсэн ажиллагаа бол хамаагүй үзэж. Жишээлбэл байгууллагын дотоод албаны дүрм гэж баталж байгаа юм. Энэ бол дотгошоо чиглэсэн учраас энэ захиргааны энэ үйл ажиллагаанд зохицуулах хүрээнд хамаарахгүй. За дараа захиргааны шийдвэр арга ажиллагаа гэж юу юм бэ гэж зааж өгсөн байна. За дараа хоёрдугаар бүлэг нь болохоор захиргааны шийдвэр. Захиргааны шийдвэрт юу багч юм бэ? Захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээ тогтоосон акт. За дараа захиргааны бусад үйл ажиллагаа гэдэгт юу хамаарч байгаа вэ? Төлөвлөлтийг энэ хэрхэн төлөвлөлтийг хийх вэ? Төлөвлөлтийг хэрхэн яаж санал нийлцүүлэхийн, төлөвлөлтийг хэн хариуцах, яаж гүйцэтгэх, ямар дистартаа гаргах юм гэдэг ийм зүйл заалтыг оруулж өгсөн байна. За дараа захиргааны шийдвэр үүсгэл. Өнөөдөр захиргаанаас ямар нэг шийдвэр гарлаа. Жишээлбэл хэн нэгний ажлыг хүлээлцүүлэх одоо шийдвэр гараад ажил хүлээлц комиссийн дараа байгаад тэр эд хөрөнгийг хүлээж эсвэл өөр авлага барагдуулах талаар тушаа шийдвэр байж байгаа. Тийм үү? Тэгэхээр захиргааны шийдвэр хэрхэн гүйцэтгэх юм бэ гэдэг талаар заалт байж байгаа. За дараа захиргааны актад гомдол гарах түүнийг шийдвэрлэх журмын талаар 4-р 9-р бүлэгт зааж өгсөн байна. За гомдлыг яаж гаргах юм бэ? Иргэн хуулийн этгээд захиргааны байгууллагаас гаргасан акт, захиргааны хэм хэмжээ тусгасаар түнсэн захиргааны гэрээнд гомдлоо яаж ямар хугацаанд гаргах юм? Гаргасан гомдлын дээр захиргааны хяналтын дээд байгууллага хэрхэн ямар хугацаанд шийдэх юм? За тэр учруулсан хохирлыг хэн яаж баргуулах юм бэ? Захиргааны буруутай үйл ажиллагаанаас болоод учруулсан хохирол иргэн байдлын хуулийн этгээд учруулсан хохирлыг хэрхэн яаж баргуулах юм? Эргээд тэр хохирлыг төссөний дараа тэр гин буруутай этгээдэд төлөвлөх асуудлыг баргуулах хэрхэн баргуулах юм гэдэг юм байна. За дараа нь захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн этгээдэд хүлээх хариуцлагын талаар төрийн албанаас халах. Тэр байтугай 1-10 жилийн хугацаанд төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халах гэсэн шийдвэрийн төрлийг тусгаж өгсөн байна. Ер нь хуульчид ярьж байгаа нь бол энэ захиргааны ерөнхий хуулийг Монгол улсын үндсэн хуулийн дараа орохоор ийм том хууль тогтоомж боллоо гэж ингэж ярьж байгаа. Тэгэхээр захиргааны ерөнхий хууль маань тохиолдол болгох дээр хэрэглэх юм уу үгүй. Өөрөөр салбар хуулиар салбарын хууль тогтоомжоор зохицуулсан асуудал энэ сонгох боломжийг олгосон байна. Жишээлбэл өнөөдөр байгаа засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль гэдэг байж, төрийн албаны тухай хууль гэдэг байж, төлбөрийн тухай хууль гэдэг байж, онцгой байдлын гамшигаас хамгаалах тухай хууль гэх мэтээр салбарын хуулиар зохицуулж болохоор хууль тогтоомжид заасан байх юм бол салбарын хууль тогтоомжоо байна. Салбарын хууль тогтоомжоор зохицуулж өгөөгүй харилцааг ерөнхийд нь захиргааны ерөнхий хуулийг баримтлана гэж бүхэл захиргааны байгууллагуудад үүрэг болгосон юм хөл байж байгаа. Тэгэхээр хууль үйлчлэхгүй бас юу вэ? Хууль ямар үед үйлчлэхгүй гэхээр хууль тогтоомжийн төсөл боловсруулах болоод хууль тогтоох үйл ажиллагаа явуулах энэ хууль үйлчлэхгүй байна. За дараа нь улс төрийн шийдвэр гаргах ажиллагаанд бол энэ хууль үйлчлэхгүй гэж хуульчилж өгсөн байгаа. За дараа нь тагнуул үндэсний аюулгүй байдлыг хамгаалах болон төрийн гадаад бодлогыг шууд хэрэгжүүлэхтэй холбоотой ажиллагаанд энэ хууль хамаарахгүй. За онц болон дайны байдал зарсан үед зэвсэгтгүүчийн ашиглах цэг хөдөлгөх тохиолдолд энэ хуулийг хэрэглэхгүй. За түүнчлэн Монгол улсын олон улсын гэрээ байгуулах үйл ажиллагаанд энэ хуулийг хэрэглэхгүй. За үндсэн хуулийн цэц болоод бүх шатны шүүхийн гэмтэр эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийг хэрэглэхгүй. За дараа нь өгөх гэмтэр мөрдөн байцах ажиллагаа түүн тавь прокурорын хяналт шүүхийн шийдвэр үүсгэх ажиллагаанд эдгээр дүрмд энэ хуулийг хэрэглэхгүй гэсэн юм байна. За тэгэхээр альва хууль тогтоомжид дүрм зарчим гэж юм байдаг. Тэгэхээр тэр хуулийн үндсэн зарчим юу юм бэ? Тэр хууль ерөөсөө Монгол улсын хууль тогтоомжийн үндсэн зарчим гэдэг тэгш байдал шударгасыг хангах гэх мэт. Тэрнээс гадна тусгай зарчим гэж байдаг. Тийм үү? Тэгэхээр
захиргааны үйл ажиллагааны зарчмыг ерөөсөө ерөнхий шинжээр нь хоёр ангилж үзэж байгаа. Нэгдүгээр нь захиргааны байгууллага үйл ажиллагаатай баримтлах зарчим, үйл ажиллагаа явуулахтай баримтлах зарчим. За нөгөөх нь захиргааны шийдвэрээр эрхэн хүндүүлэх иргэн захиргааны үйл ажиллагаанд оролцогчдын эрхийг аль болох хангахад чиглэсэн зарчмуудыг нэмэлтээр энэ хоёрт бол оруулж өгсөн байна. За тэгэхээр нэгдүгээр нь биесэн захиргааны байгууллага үйл ажиллагаатай баримтлах зарчим юм гэхээр нэгдүгээр нь тэр захиргааны шийдвэрийн хэлбэр үйл ажиллагаа тодорхой байна. Альва тушаал шийдвэр захиргааны гэрээ эсвэл хэм хэмжээ туссан аж ахуйн байгууллагууд өөрөөр болгосон заалтууд иргэн аж ахуйн байгууллагууд өөрөөр болгосон заалт шийдвэр маань хэлбэр нь үйл ажиллагаанд тодорхой байна. Хоёрдугаар нь үгээр захиргааны шийдвэр үндэслэлтэй байна. Альва нэг хууль тогтоомжийг үндэслсэн байна. Өнөөдөр жишээлбэл иргэдийн гамшигаас хамгаалах мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулнаа. Тэдэнд өрөөний төсөв зарцуулнаа гэж заасан баг. Төсвийн тухай хуулийн алийг баримтлахын агентлагийн эрх зүйн байдлын тухай тэр сургалт явуулахтай холбоотой ямар хууль залтыг баримтлах өөрөөр захиргааны шийдвэр үндэслэлтэй байна. За дараа нь захиргаа төвийг сэрх. Захиргаа ямар нэг байдлаар тэр улс төрийн үйл ажиллагаанд ороод юм уу хэн нэгний адил төвшөртөд орж байгаа хэн нэгэнд нь илүү үнэлгээ өгөх жишээл худалдаа авах ажиллагаанд оролцох гэх тендерт материал хариуцсан 10 компани баг хэн нэг нь илүүд үзээд юм уу ингээд төвийг сэрх байсаар байна. За дараа нь захиргаа ил тод нээлттэй байх. Энэ зарчмыг тусгаж өгсөн байна. Өөр альва тэр шийдвэр гаргаж байгаа үйл ажиллагааны ил тод нээлттэй байх, нийтэд нээлттэй байх. За дараа нь захиргааны үйл ажиллагаа шаардлагатай тохиолдолд бийдэж байх. Шаардлага гараагүй тэр болгон захиргааны үйл ажиллагаа явуулна. Энэ нь надад таагүй харагдаад байна. Нэмэх дарга хэмжээ авъя. Энэ надад онцгой харагдаад байна. Өөрөөр шаардлагатай тохиолдолд өөрөөр хууль тогтоомж зөрчсөн дүрм журм гажигдуулсан аль эсвэл ямар нэгэн шинээр дүрм журм боловсруулах шаардлагатай хэн нэгний ажил албан тушаалыг сэлгэн томлох, шилжүүлэн томлох, албан тушаал бууруулах, дэвшүүлэх энэ тохиолдолд тэр захиргааны үйл ажиллагаа шаардлагатай тохиолдолд хийгдсэн байна. За дараа нь тэр захиргааны үйл ажиллагаа зорилготой нийцсэн бодит нөхцөл тохирсон байх. Тийм ээ? Зорилготой нийцсэн ямар зорилгын үднэс энэ актыг гаргах гэдэг юм бэ? Ямар зорилгын үднэс энэ тушаа шийдвэр дүрм журмыг гаргах гэдэг энэ маань өөрөө тэр зорилго тэр дүрм журмынхаа зорилгод нийцсэн байх. Тэр бодит нөхцөл тохирсон байна. Гадаад захиргааны үйл ажиллагаа шуурхай тасралтгүй байх. Энэ ойлгомжтой тийм ээ? Энийг тайлбарлах шаардлагагүй гэж бодож байна. За дараа нь захиргааны үйл ажиллагаа үр ашигтай эдийн засгийн хэмнэлттэй байх. Шал дэмий ажил болгож ямар ч үр дүн байхгүй нэг баахан бүх орон нутагт жагсаалын үйлчлэг явуулаа, дүн гэлтгээл гэдэг нөгөө дүнгийн ингээ хураагаад байна. Тэгээд эргээд гарах үр дагавар байхгүй. Өөрөөр баахан хүний цаг үрээд тэгээ эргээд цэгцэл жагсаалт байдлыг сайжруулах талаар тэр илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар өөр тэр захиргааны үйл ажиллагаа өөрөө үр ашигтай тэгээд эдийн засгийн хэмнэлттэй байх энэ зарчмыг тусгаж өгсөн байна. За дараа нь захиргааны шийдвэрээр эрхэн хүндэгдэх иргэн захиргааны үйл ажиллагаанд оролцохын эрхийг аль болох хангахад чиглэсэн зарчмууд гэж байна. Энэ юу гэхээр зэрэг ерөөсөө их ашиг сонирхол нь хөндөгдсөн эдгээр сонсох зөвлөгөө өгөх мэдээлэл хангах зарчим байж байгаа. За дараа нь юу гэхээр иргэдийн итгэлийг хамгаалах. Итгэлийг хамгаална гэдэг нь итгэлийг хамгаалах зарчим гэж юунд тухай ярьж энэ дээр слайдн дээр гарна бид энэ дээр. Өөрөөр заавал эдгэрэнгийн болов тэр хэмжих хүнтэй байх шаардлагатай байна. За дараа нь эрх зүйн байдлыг домдуулахгүй байх. Бусдын эрх хэрэгчлэг хууль бусаар зөрчихгүй байх. Тэр өнөөдөр Монгол улсад 400 гаруй хууль тогтоомж байгаа. Энэ 400 гаруй хууль тогтоомжийг ганц том алгаавал ерөөсөө Монгол улсын үндсэн хууль байна. Бүх хууль тогтоомж Монгол улсын үндсэн хууль болоод түүнийг дагалдан гарсан түүнтэй уйдуулсан хууль тогтоомжийг зөрчихгүй байх ёстой юм юу байж байгаа. За дараа нь оролцогчоос бичиг баримттай танилцах эрх. Оролцогч чиний хэлээд энэ хар зэрэг захиргааны шийдвэр, захиргааны акт, захиргааны гэрээ хэм хэмжээ тогтоосон актын улмаас хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэдэг нь оролцогч гэж нэрлэж байгаа. За дараа нь захиргаанаас гомдлыг хугацаанд журмын дагуу өөрөөр гомдлыг ямар хугацаанд гаргах юм? Ямар хугацаанд хянаж шийдвэрлэх юм бэ гэдгийг энэ хуулиар бас тогтоож өгсөн. Энэ зарчмыг тогтоож өгсөн байна. За тэгэхээр саяны энэ зарчмууд энэ тэр зорилготой нийцсэн бодит нөхцөл тохирсон за бусдын их хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж зөрчих шийдвэр гарах тохиолдол гэж гадаг нэг товчсон байна шүү дээ тийм ээ. Саяны зарчмууд ингээд зооцмент энийг ялгуулж хэлээ зарим. За тэгэхээр хууль үндэслэл гэдэг нь юу хэлээд байгаа юм? Хууль үндэслэлсэн байхыг хэлж байна. Жишээлбэл тийм хууль төрийн албаны хуулийн одоо 26-гийн
нэгийн 3 байдаг юм тэрийг үндэслээд за дараа нь хуулийг зөрөөгүй байх. Хуулийг зөрөөгүй байх. Өөрөөр хууль тогтоомжийг зааснаас өөр заалт байхгүй. Хуульгүй дууныг альва үйлдэл хийхгүй байх гэсэн санаа. Нэгдүгээр хууль дүгнэлт. Хоёрдугаар ч юу гэхээр хуулиар зөвшөөрсөн хязгаарлалтыг хэтрхгүй байх. Тийм ээ? Өөрөөр ийм арга хэмжээ ийм одоо зөрчил гарсан этгээдэд одоо сануул арга хэмжээ аав гэж байх энийг нь албанаас хальяач гэх юм ийм байж болохгүй гэсэн. Хуулийн хязгаарлалтыг хуулиар зөвшөөрсөн хязгаарлалтыг зөрчихгүй байх. За дараа нь эрх хэмжээний хүрээнд байх. Өөрөөр шийдвэр гаргаж байгаа эрх хэмжээний одоо эрх мэдлийн хүрээнд байх. Өөрийн хүрээнд хамаагүй асуудлаар одоо өөр байгууллага албан тушаалтанд хамаагүй хамаатуул захианы акт гаргах болохгүй гэсэн санаа. За дараа нь сонгох боломжийг ашиглах. Өнөөдөр 2015 онд батлагдсан цэргийн бодлогын үндэс болоод сая 2016 оны 9-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон цэргийн багц хуулиуд байгаа. Тэгэхээр онцгой байдлын ерөнхий газар онцгой байдлын аль парчд нь цэргийн аль парчд гэж явж байгаа. Тэгэхээр эндээс сонгох бол жишээлбэл энэ хуулийн заалтаас бид нар нэг цэргийн аль парчд учраас цэргийн албаны тухай хуулийн заалтыг авч хэрэглэх нь зүйтэй юу? Энэ тохиолдолд төрийн албаны хууль энэ заалтыг өгөх ёстой юу гэж. Өөрөөр хэлбэл төрийн байгууллага сонгох боломжийг ашиглах. Хуулийн аль заалтыг ашиглах юм бэ? Эсвэл гал төмөртэй тэмцэх хуулийг ашиглах юм уу? Гамшигаас хамгаалах тухай хуулийг хэрэглэх юм уу? Өөрөөр тэр захианы байгууллага сонгох боломжийг олгох. Тэгэхээр аль хуулиар нь илүү уг үйл ажиллагаанд сайтар зохицуулагдсан байна гэдэг ийм санаа. За хууль зүйцэлсэн байх зэрэг юм байна. Энэ дөрвийн хоёрын нэг заасан байна. За дараа шуурхай тасралтгүй байх. Тэгэхээр захианы байгууллагын харилцан туслах үүрэг гэж юм байна. Захианы байгууллага хоорондоо туслах үүрэгтэй гэж тийм ээ. Гэхдээ нэгнийхээ эрх хэмжээнд халдлаггүйгээр тийм ээ. За дараа нь хугацааг тодорхойлсон байх. Өөрөөр ямар хугацаанд энэ шийдвэр гарсан байх вэ? Ямар хугацаанд шийдвэр гүйцэтгэж эхлэх ёстой гэсэн байх ёстой гэдэг хугацаанаас. За дараа нь захианы актыг бичмэл бусаар гаргах. Өөрөөр шаардлагатай тохиолдолд одоо жишээлбэл өнөөдөр за яагаад энэ гал усны аюул боллоо хүй хай машин дээр гараараа дуулга яваараа гэхэд чинь тушаа шийдвэр амаар гэдэг тийм ээ. Дараа нь яг дуулах хүлээ авах нөгөө дуудлага хүлээх тэтгтэй бичиж баталгаажуулдаг. Энэ маань шуурхай байдлыг хангах зорилгоор зарим тохиолдолд тэр захиргааны акт бичмэл хэлбэрээр бичмэл бусаар гаргаж болно гэсэн юм санаа явж байгаа. За дараа нь санал авахгүй байх. Зарим тохиолдолд нөгөө орцгчдын санал авахгүй байх. Жишээлбэл энэ онцгой байдлын ерөнхий газрын аль пастын эрх ашиг хөгжсөн захиргааны акт гарч байхдаа зарим шаардлагатай тохиолдолд санал авахгүй байх тохиолдлуудыг бол бас зааж өгсөн байна. За тэгээд энэ бол ер нь цаг зуурын асуудал, хүний хувийн байдал, төрийн албаны халаас илгээ бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт энэ бүгд энэ асуудалд хамаатай байх нэ. Жишээлбэл өнөөдөр хин нэгэн одоо би намайг хууль үндэслэгүйгээр халчлаа, би шүүхэд маргаж байгаа гэдэг асуудал ярингууд тэр хүний оронтой сул байцаах нь төрийн албаны шуурхай тасралтгүй байхын тулд орон тавина гэсэн санаа явж ш тийм ээ. Өөрөөр тэр шуурхай тасралтгүй байх. За дараа нь тэр өрнөлөөтэй байна гэж юм хэлээд байгаа байх гэсэн юуны үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж ажиллахаа. Зэрэг захианы акт гарцдаг. За ингээд одоо юу гэдэг нэг баяр ёслолын арга хэмжээ тэмдэж өнгөрүүлээ. Онцгой байдлын ерөнхий газар хэдэн жил баяр ёслолын ажиллагааг тэмдэглэн өнгөрүүлээ. Тэрэн зорилт хэдэн төрлийн зарлал гаргасгаа ерөнхий яг болж өгшөлтөө шалгав. Ингээд аль газар нь одоо шинэ дурамжлаа хариуцах юм. Аль газар нь тэр хүлээн аваад яах юм. Аль газар нь тэр хурлын дэг юмыг тогтоох юм. Гэх мэт тэр үйл ажиллагааны уялдаа холбоо байх шаардлагатай. Үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж ажиллах шаардлагатай. За дараа нь хүний эрхийг хамгийн их хангаж чиглэгдсэн байна. Тийм ээ. За дараа нь байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжсэн байна. Эдийн засгийн хувьд хэмнэлттэй байна гэж байна. Өөрөлд үр нөлөөтэй байна. За зорилттой хүрэх тохиромжтой арга хэрэгслийг сонгосон байна. Тухайн юуг зориод байгаа юм бэ? Тэр нь түрүү заавал тушаал гаргах ёстой юм уу? Эсвэл одоо хөтөлбөр гаргаад явчих юм уу? Ам шийдвэрээр явчих юм уу? Тэр зорилттой хүрэх тохиромжтой арга хэрэгслийг сонгосон байна. За дараа тэр ас сонирхлын зөрчилтэй захианы үйл ажиллагаанаас татгалзан гарах боломжийг хангахаар заасан байна. Энэ юу гэхээр хэрэг ас сонирхлын ямар нэгэн зөрчилтэй хардж байгаа. Эсвэл 3 дахь чиглэлээс хардлагын үндэслэл байгаа уу? Уг албан тушаалтан өөрөө татгалзах, эсвэл оролцох чиглэлээс түүнийг татгалзан гарах боломжийг олох ийм заалт орсон байж байгаа. Өөрөөр хэлбэл ас сонирхлын зөрчилтэй захианы үйл ажиллагаанаас татгалзан гарах
тогтолцоон гарах боломжийг хангах. За дараа нь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим төрөөр ярьдсан. Тэгэхээр зөв урд нь хууль тогтоомжид байгаа. Тэгэхээр нийтийн эрх зүйн альва харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцох иргэн хуулийн тэдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэх эрх зүйн үр дагавар заавал үүссэн байх тохиолдлыг ойлгоно. Хэрвээ хүн хууль зөрчөөд одоо тэр нийгмийн даатгалын шимтгэлээс ингээд нийгмийн даатгалаас мөнгө авах гэдэг ингээд явж байгаа юм бол тэр хүний эрхийг хангахгүй. Өөрөөр одоо энэ биш харин хууль бус захиргааны актыг хүчингүй болгож байгаа тохиолдолд үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцох иргэн хуулийн тэдний итгэл хамгаалагдахгүй. Өөрөөр иргэн хуулийн итгэл бол найдаж хууль намайг хамгаална, хууль миний тал зөрчөө гэж бодсон боловч өөрөө хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан байх юм бол тэр иргэн хуулийн итгэл, хууль ёсны итгэл, хууль итгэл бол хангахдаггүй гэсэн юм. Тийм ээ? Өөрөө хууль бус үйл ажиллагаа хийсэн байх юм. За тэгэхээр иргэн хуулийн итгэлд эерэг үр дагавар үүсгэр байсан ч уг харилцаа дууссан мэт итгэл хамгаалах зарчим хэрэгжихгүй. Өөрөөр эерэг шийдвэр гэдэг нь хэн нэгэн албан тушаал дэвшээ томилогдсон тийм үү? Ийм тохиолдолд одоо эерэг шийдвэр хийж байгаа юм. За тэгэхээр захиргааны шийдвэрөөр зорилгодоо нийцсэн бодит нөхцөл тохирсон шийдвэр нь үндэслэх байх гэдэг нь захиргаанаас хууль ёсны зорилгын үднэс иргэний эрхэд шаардлагатаас илүү хэмжээгээр хавдахыг хоригно. Өөрөөр хуулиар зөвшөөрснөөс илүү хэмжээгээр иргэний эрхэд хавдахыг хоригсон байж байгаа. За энэ зорилгодоо нийцээгүй бодит нөхцөл тохироогүй шийдвэр нь үндэслэлгүй гарсан байх юм бол энэ захиргааны акт, захиргааны гэрээ хэм хэмжээ тогтоосон акт маань өөрөө анханасаа шууд их хууль бус болох 47 дугаар зүйл заасан байж байгаа. Дараа нь хууль бус захиргаа өөрөө ийм шаардлагыг хангаагүй хууль бус захиргааны акт гарлаа гэж үзээд хууль бус захиргааны актыг хүчингүй болгох юм үйл ажиллагаа явуулах нэ гэх юм зааж өгсөн байна гэж байна. За ер нь захиргааны нийтлэг алдаа юу гэхээр эрх мэдлийг хэтрүүлдэг өөр хууль догдоогүй арга хэмжээ авчдаг. Эсвэл гаргасан зөрчил одоо зорилгодоо нийцээгүй хэд ахацсан юм уу хэтрүүлсэн юм гаргаад ирдэг. Эсвэл альва нэг хууль тогтоомжийг хэрэглэх ёстой зүйл заалтыг хэрэглэдэггүй. Тийм ээ? Альва нэг хууль тогтоомж тэр эрх зүйн актыг хэрэглэдэггүй тэр зүйл заалт. Эсвэл хэрэглэхдээ буруу хэрэглэдэг. За дараа нь эсвэл хүний эрх чөлөө зөрчих, эсвэл үндсэн хууль заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчих. Гэх мэтээр иймэрхүү захиргааны мэдлэг алдаа гарч байгаа нэ. За тэгэхээр бусдын их хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөж байгаа захиргааны шийдвэр гаргах тохиолдолд хүндсэн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд өрчлөн мэдлэх орцоог нь хангах гэсэн заалт орсон байна. Тэгэхээр хэн нэгний эрх ашиг иргэн болоод хуулийн этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа тохиолдолд тэр захиргааны актыг одоо орцыг сонсох үйл ажиллагаа явуулаа. Та яагаад ажлын цагаар архи уусан бэ? Архи ууч юм уу? Та энэ зөрчил гарсан байна. Энэ ч юм уу? Өөрөөр яагаад тэр үйлдэлийг гарсан? Эсвэл би өвчтөөр яаж дээр юм? За та акт байна уу? Яагаад үтсэн? Ямар учраас акт байна уу? Хаана хийсэн? Яасан? Үнэхээр одоо нөгөө алх хүний үгийг сонсох алсан малын цусыг ав гэдэг шиг тэр сонс ажиллагаа явуулаа гэж. За дараа нь сонс орцыг чиг сонс ажиллагаа явуул. За тэгээ зөвлөгөө мэдээлэл өгөө. За та төрийн албаны хуулийн сахилгын ёс зүйн дүрмийн ийм ёс зүйн байдал гаргажээ. Одоо танд ингэ зөвж байна. Дахиад ингэсэн юм шүү. Одоо танд бидсэн ийм арга хэмжээ авах байна. Дараа нь захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн гэдгээд. Тийм ээ. За захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдэг нь оролцогч гэнэ. Тийм ээ. Тэгэхээр хууль ёсны эрх ашиг нь хөндөж байгаа этгээдүүд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч болох нэ. За тэгэхээр захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийг яадаг вэ гэхээр захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас их хууль ёсны ашиг сонирхлын зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд 3 дахь чиглэлээр оролцсноо заасан байна. Хэн нэгний эрх ашиг хөндөж байгаа тохиолдолд заавал өөрийг нь сонсох, оролцох, санал бодлогыг сонсох боломжийг олгоно. За дараа нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас их хууль ёсны ашиг сонирхлын хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтэд эсвэл захиргааны байгууллага өөрийн санаачлагаар тэр оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна. Жишээлбэл байгууллагын үйл ажиллагаа 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө явуулж байна. Тэгээд одоо жишээлбэл одоо ингээд захиргааны үйл ажиллагааны газар урьдчилан сэргийлэгдсэн тэрийг оруулж аваад урьдчилан сэргийлэлээр ийм ажил явуулна гэдэг ингээд төлөвлөгөөнд тусгаж яхад урьдчилан сэргийлэх одоо газрын даргын одоо тэр төлөвлөлт боловсрол үйл ажиллагаанд оролцох гэж өгнө гэсэн санаа.
За захиргааны үйл ажиллагааны хэлбэр гэж юм бэ? Өнөөдөр Монгол Улсын захиргааны байгууллагын төрийн гүйцэтгэх эрхмэдлийн хүрээний одоо манай онцгой байдлын газар чинь хүрээнд 5 гэсэн захиргааны байгууллага тооцдог. Тэгэхээр үндсэндээ бол ийм 5 төрлийн үйл ажиллагааны хэлбэр байна. Нэгдүгээр нь юу гэхээр захиргааны акт гаргадаг. Тийм ээ, захиргааны акт гэдэг маань тушаал шийдвэр одоо бусад одоо дүрм гэхдээ энэ хууль маань өөрөө дотгошооч гэсэн үйл ажиллагааг зохицуулахгүй гэдгийг хэлсэн. Тийм ээ? Гадагшаач гэсэн. Өөрөөр гадагшаач гэдэг нь хэн нэгний эрх ашиг хууль ёсны сонирхол хөндөж байгаа тохиолдол. За дараа нь захиргааны хэм хэмжээний акт. Өөр захиргааны хэм хэмжээ тогтоосон. Өнөөдөр онцгой байдлын ерөнхий газар тийм актууд бол гардаг гэдэг нь бид дурдсан зүйл дахин давтаад яах вэ? Иргэд аж ахуйн нэг байгууллагууд одоо галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр ийм арга хэмжээ аваа ингэж бэлэгдэж одоо сар бүрийн тэдэнд одоо тэр гамшигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулах гэх мэт. За дараа нь захиргааны төлөвлөлт. Захиргааны төлөвлөлт энэ захиргааны үйл ажиллагааны хэлбэртэй. За дараа нь захиргааны шийдвэр гүйцэтгэх. Өөрөөр захиргааны акт гарлаа тэднээс хүчин төгөлдөр бол ингэж үйл ажиллагаа явуулаа. Одоо тоолго явуулах тухай, жилийн тоолго явуулах тухай газрын дарганы тушаал гарлаа. Тэр тоолго явуулахтай холбоотойгоор ажлын хэсэг байгууллагатай энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж. Захиргаа өөрөө яаж шийдвэр гүйцэтгэх юм бэ гэж зааж байна. За дараа нь захиргааны гэрээ. Захиргааны гэрээ байгуулагддаг тийм ээ. За эдгээр 5 үндсэн үйл ажиллагаа захиргаанд хамаардаг юм байна. За тэгэхээр захиргааны шийдвэр гаргах ажиллагаа гэж юм хэлээд байгаа юм. Актын эхний ээлжид шийдвэр гаргах үйл ажиллагаа юунаас эхлэх вэ гэхээр актын үйлчлэгийг чиглэж буй этгээдийг тодорхойлоо. Энэ нь өдөр хүсэлт гаргасан этгээд. Дараа нь захиргааны акт гэрээний эрхцэн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд. Тэр захиргааны байгууллагт татан оролцуулсан этгээд гэдэг юм ойлгох юм. Эдгээр 3 этгээдийг тодорхойлно. За 3 дахь этгээд гэдэг маань эрх хууль ёсны аль сонирхлыг зөрчигдсөн этгээдийг ойлгож байгаа. За тэр оролцогчийн эрх юу байна вэ гэхээр нэгдүгээр нь тэр мэдээлэл авах, холбогд баримт бичгийг хуулбарлаа. Тийм ээ. Шилжилт хөдөлгөөн томилт юмтай холбоотой асуудал. Дараа нь шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны талаар мэдээлэл авах. Дараа нь өөрийн гаргаж өгсөн баримт бичгийн баталгаажсан хуулбар болон их хувийг буцаан авах. За нотлох баримт гаргах шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх. Нотлох баримт гэхээр бид нөгөө иргэн байц шийдвэр байдаг шиг айхтар одоо хүн алсан хутга зэвсэг мэл гэж ойлгохгүй. Жишээлбэл хэн нэгэн үнэхээр эмнэлгийн мартлагаараа өвчтөй байсан бол тэр өвчний акт тийм ээ. Хэн нэгний одоо албан ажил дээр арай согтууруулах хүнтэй хэрэгэлсэн байх юм тэр согтуурлын зэргийг тогтоосон одоо тэр нөгөө хувийг тогтоосон нөгөө юм нэг дараагийн үйлдэлд тогтоосон энэ акт эдгээр юм бол нотлох баримт гэж яах юм. Энийг гаргаж өгөх. Асар тэр хүнтэй холбоотой тушаа шийдвэр би одоо иргэний хамгаалтын газар багт одоо орон сууц авах өрөнд эхний нэг цагтаар орон сууц өгөхгүй байж тэгээд онцгой байдлын ерөнхий газар байгуулагдаад цэрэг иргэний хамгаалтын штаб маань онцгой байдлын ерөнхий газрын явуулаад ингэсэн. Би энэ байрны авах эрх маань юм байна гэх юм. Үнэхээр тэр нэг дугаарт оруулсан тэр тушаал өргөл тэр батлан хамгааллын сайдын жанжин штабын даргын тушаал шийдвэр энэ нотлох баримт шаардлагатай баримт бичиг гаргаж өгөх. За дараа нь хэрэгжүүлэхийг хүссэн төсөл үйл ажиллагаа төлөвлөгөө өөрөөр хүсэлтийн талаар мэдээлэл авах боломж ирэх байж байгаа. За захиргааны байгууллагын бүртгэл архивын баримттай танилцах эрх хангаж байгаа. За дараа нь захиргааны байгууллага хуулиар хүлээсэн чиглэлийг хэрэгжүүлэх шаардлага эрхийг олгож байгаа. За дараа нь хууль зүйн болон бусад мэдлийн зөвлөгөө тусалцаа авч болно гэж заасан байгаа. За захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлэх 22 дугаар зүйл заасан байна. Захиргаа өөрийн санаачлаар захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааг эхлүүлж болно. За энэ өөрөө ямар тохиолдолд хууль заасан чиглэлээ хэрэгжүүл дээд шатны захиргааны байгууллагын үрийг биелүүл. Өөрөөр засгийн газрын тогтоол гаргачлаа. Одоо улсын нөөцөд хадгалж байгаа шатах туслах материалыг одоо борлуулах шийдвэр газрын тусны газар онцгой байдлын ерөнхий газарт өгөх болгож байна. Одоо тийм одоо нөөц сан бүрдүүлэлттэй холбоотой засгийн газрын тогтоол гарч байгаа юм бол бид нар засгийн газрын агентлагийн хувьд бол дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн засгийн газрын тогтоолын дагуу захиргааны шийдвэр гаргах өөрийн санаачлаар явуулах. За дараа нь оролцогч иргэн хуулийн этгээдийн санаачлаар өөрөөр энэ маань их тохиолдолд өргөд тохиолдол үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлдэг гэж. За захиргааны шийдвэр гаргах явц ямар үе шаттай байх юм бэ гэхээр захиргааны шийдвэр гаргахын нэгдүгээр нөхцөл байдлыг шинжилэн судлаа гэж. Өөрөөр ямар нөхцөл байдал үүсэж байгаа юм. Өнөөдөр энэ мөнгө чаргалаар нөхөрч яагаад ажил дээрхгүй. Тэр өвдсөн юм уу, хавдсан юм, альдаар суудсан юм уу, яац. Тэгээ учраас би нэг би жах муу ана одоо өнөр би муу ана гэдэг ханяагаад хөхүүлээд одоо чихтэй юм.
За тэгвэл тэр үнэхээр энэ ажил яагаад туслах очиж үз үнэхээр өвчтэй байна. Эмнэлгийн магадлал байна уу? Тийм ээ? Тэр нөхцөл байдал өөрөө яг нөхцөл байдал зөрчил гарсан юм үнэхээр санаатай ажил хэлсэн юм уу юу гэдэг тэр нөхцөл байдлыг судалж үзээ. За дараа нь тэр сонс ажиллагаа явуулаа. За яагаад ажил туслах? Ямар шалтгаан? Акт байна. Тийм ээ? Энд чи одоо яагаад юу байна вэ? Рецепт байна. За дараа нь агуулга хэлбэрээр тодорхойлох тэгээ сонгох боломж. Өөрөөр ямар захиргааны актыг хэрэглэх юм бэ? Тийм ээ? Ямар одоо акт гаргахад юу илүү оновчтой болох юм бэ? Энэ журам байх хэрэгтэй юм уу? Дөрөв байх хэрэгтэй юм уу? Нэг удаагийн тушаал байх хэрэгтэй юм уу? гэж. За тэгээд тэр талаараа энэ нөхцөл байдлыг шинжилж судалсны дараа тэр баримт цуглуулаа. Тэр нөхцөл баримтыг цуглуулаа. Тэгээд дараа нь тэр орцчигтыг сонс хаалгыг заавал явуулдаг. Тэгээд сонгох боломж гаргаад за тань төрийн албаны хуулийн 26-гийн тэтгэж заасны дагуу ийм арга хэмжээ авах нь. Одоо цалингийн 3 сар хойно болсон. Ойлгоо зөвшөөрч юм. Гэж тэр мэддэг тайлбар. Хэрвээ энэ шийдвэрийг зөвшөөрөх юм бол та 30 хоногийн дотор төрийн албаны салбар зөвлөлдүүлээд одоо байгууллагын дээд шатны байгууллага гомдлоо гаргах хэрэгтэй гэдгийг захиргааны акт болгоны арга дурдж өгч байгаа. За тэгээд захиргааны шийдвэр гараад дараа нь 30 төгрөг болох юм ажиллагаа явуулдаг. За тэгэхээр нөхцөл байдлыг шинжилэн судлах гэж юу гэдэг байгаад байгаа юм гэхээр нэгдүгээр бодит нөхцөл байдлыг судлаа. Тухайн асуудалд ач холбогдолтой ажиллагаа хий. Өөрөлд тухайн үйл ажиллагаа зохицуулах шаардлагатай одоо зүйл байгаад байна шүү дээ. Одоо жишээ цас цудны асуудал болоод байна. Одоо баруун нутгаар одоо зочил үүдэл болсон. Тэгэхээр тухайн асуудалд юу илүү ач холбогдолтой байх юм бэ? Зам харгуугийн нэг цаснаас чөлөөлөх нь ач холбогдолтой юм уу? Аль эсвэл өвс одоо тэжээлээ хурдан хөрөх нь илүү ач холбогдолтой юм. Тэгээд нотлох байрыг цуглуулах үнэлэх асуудал. Өөрөөр нотлох байранд ороод ирлээ тэрийг үнэлнэ. Энэ маань одоо энийг одоо юу гэж үзэх вэ? Одоо үнэхээр тэр гамшиг байдлыг үзэх үгүй юу? Тийм ээ? Гамшигын аль зэрэг багч байна. Үнэхээр гамшиг байдал мөн үгүй юу гэдгийг тэр нотлох байрыг цуглуулад үнэлэх ажиллагаа явуулдаг. За дараа нь ажиллагааны хэлбэр болох хамрах хүрээг нь судлаа. Энэ ямар хүрээг хамрах юм бэ? Тийм ээ? Жишээлбэл гамшиг байдал тохиолдолд одоо цас судны байдал нийт нутгийн баруун бүсийн нутгийг хамарсан цас судны одоо үйлчлэгтэй холбоотой цасан шуурхтай холбоотой асуудал гарсан юм. Хамрах хүрээ айл аймгийг хамарсан айл сумдыг яасан. Тийм ээ? Тэрээс энэ зуд ус ингээд Баян Улгийн аймгийн бүх сумдад аваачаад өвс тараана гэсэн үг бол бас биш байх. Гэсэн юм байж байгаа. За дараа нь нотлох байрыг бүрдүүлэх гэдэг чинь хамаарах юм байх гэж нэгдүгээр мэдээлэл цуглуулаа. Тодорхой шийдвэр гаргах юм дээр захааны үйл ажиллагаа явуулах тэр мэдээлэл цуглуулаа. Тийм ээ? Хэдүүн оролцох яах вэ? За дараа нь оролцогчийг сонсох тайлбар гадуулах ажиллагаа заавал явуулдаг. За шинжээчийг оролцуулж болно. Зарим тохиолдолд үнэхээр одоо хүн авчил гэр олгоод гэж манай гэр шатцсан ингээд төмний улмаас ингээд барь явж идэг ш тийм ээ дүүрэг энэ төр зохиолоо. Тэгээд одоо үнэхээр тэр шинжээчийг оролцуулаад шинжээчийн дүрд үнэхээр тэр хүний буруутай өөрсдийн буруутай үйл ажиллагаа байх юм бол байхгүй гэсэн юм байна. За дараа нь гэрч хурддаг житгээдээс тайлбар авах. Баримт бичиг хууль бусад шийдвэртэй танилцах боломжоор хангах. За тэгээд туршилт хийж болно гэж. Тэгэхээр оролцогч хууль заасан дээр нот баримт бүрдүүлэхэд оролцож болно. За оролцогч өөрт мэддэггүй нөхцөл байдал болон нот баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бол мөн заасан байгаа нот баримт бүрдүүлэх явц. За дараа нь сонсох ажиллагаа гэж юу хэлээд байгаа юм бэ? Ирэх ашиг сонирхол нь хөндөгдөж болцсохгүй тэгээд захиргааны шийдвэр гаргах ач холбогдолгүй нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломжийг хангах зорилгоор оролцогчийг сонсноо гэж хууль заасан байна. Тэгэхээр сонсох ажиллагаа нь 26-аас 28-д зүйл заасан байж байгаа. Тэгэхээр захиргааны бол их хууль ёсны ач холбогдол хөндөгдөггүй гэдгийг тодорхойл хэний ирэх ашиг хөндөгдөх юм. Эхлээд ирэх ашиг хөндөгдөх этгээдийг тодорхойл дараа нь хууль ёсны сонирхол хөндөгдөжгүй этгээдэд мэдээлэл хөрвүүлнэ. Тэгээд сонсох ажиллагааны хэлбэрийг сонгоно. За сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгай хүлээхгүй боловч тусгайгүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй. Өөрөөр сонсох ажиллагаа явуулдаг захиргааны шийдвэр гаргаж болно. Тийм тохиолдолд эргээд тэр хүн гомдол гаргаад юм уу дээд шатны захиргааны байгууллагууд юм уу төрийн албаны зөвлөлд юм уу захиргааны иргэн шүүхтэр асуудал очиж ингэсэн байх юм бол тэр сонсох ажиллагаа яагаад явуулаагүйгээр тайлбарлах үүргийг захиргаа хуулиар нэмсэн заасан байна. За зарим тохиолдолд сонсох ажиллагааг хийхгүй байж болно. Танд сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаар захиргаа нотох үүрэгтэй. За сонсох ажиллагааны хэлбэр яаж явуулах юм бэ? Сонсгол зохион байгуулна. Хамт олонний хурлыг заа бос нэг мөнгө чамд бос яагаад ажил 5 хоног тасалсан. Яагаад ингэж тийм ээ?
Эсвэл одоо энэ үйл ажиллагаа хэрхэн үр дүнтэй явуулах чинь аливаа мониторинг хийх босоор энэ оны 16 оны одоо төлөвлөж юмд одоо 6 оны үйл ажиллагааны одоо мониторинг хийгээд ямар үр дүн гарч ийн ямар үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай байна энэ нэг сонсё. За дараа нь саналыг бичгээр авах. Түншлэн бичлэн уулзах, утсаар санал авч болно. Цахим хэлбэрээр санал авах. Өөрөөр цахим хэлбэрээр санал авах гэдэг нь сая 9 сарын 1-ний өдрөөс эхлээд нөгөө жолооны дүрм шинжилгэлээ одоо та нар тийм юм карта болоо юм бонус нас хасагдмын ингээд зураг телевизээс яваад Facebook юмар яваад байсан шүү дээ. Тийм ээ. Энэ маань нөгөө цахим хэлбэрээр санал авч байгаа асуудал. Жишээлбэл өнөөдөр хуулийн төсөл нөгөө зөрчлийн тухай захиргааны зөрчлийн захиргааны харилцааны тухай өөрсдөө зөрчлийн тухай хүчин төлөвлөр болгоно зөрчлийн тухай хуулийг хэлцүүлээд Facebook-ээр яваад цахим сайдуудаар яваад энийг хэлж байна. За дараа нь төлөөлөгчөөр дамжуулан санал авах. Тэгээ бусад тэгээд сонс хаалгаад бас хугацаа зааж өгсөн байж байгаа. За захиргааны байгууллага энэ тохиолдолд сонс хаалгаа явуулахад анхаарах асуудлыг юу зааж өгсөн гэхээр хууль заасан нууцыг хадгалаа. Өөрөөр төрийн нууц, байгууллагын нууц, хувь хүний нууцыг хадгалаа. Жишээлбэл өнөөдөр ингээд бид нар ингээд одоо замын хөдөлгөөнд оролцоо замын нэгдүгээр автобус явдаг хэсгээр зорчих юм бол энэ маань юу захиргааны зөрчил мөн үү? Шууд нөгөө камерын зураг аваад та ингээд нэгдүгээр шугамаар зорчихсон гэдэг зөрчил болгоод торгол явуулж сүрээд ирж байгаа ш тийм үү? Энэ маань бол захиргааны акт. Шууд захиргааны шийдвэр гаргаж байгаа үйл явц. Тэр зохицуулагчийн замын цагдаагийн зохицуулагчийн энэ тогтж байгаа мод юу? Шууд захиргааны шийдвэр. Энэ бол биетээр энэ захиргааны шийдвэр гэж байна. Баруун зүүн тишээ. Битэл энэ дээр нууцыг яаж хадгалах? Жишээлбэл баруун дулд гэдэг юм л ингээд нөгөө зургийг аваад нөгөө өөрөө жолооны ард суучин дөрөв зөрчөөд явж байгаа. Гэтэл хажууд сууж байгаа хүний зургийг авч болохгүй. Магадгүй нууц амрагтайгаа явж тэр хүний хувийн нууц тамаах уу? Хамаар тийм учраас нүдийн тахилгуудыг хамт шугамны гарахгүй байх гэх мэт хамаардаг байна. За шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл өгөх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Дараа нь орцчийн хүсэл тайлбар мэдээлэл бүрэн бус буруу байдлыг зөвлөгөө өгөх үүргийг хүлээх гэсэн байгаа захиргаан. За шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэнэ. За ингэх юм бол таныг одоо тэрийн албан 1 жил явах гэрэж авах ирэхгүй харагдаж байна. Ойлгож байна уу? Таны зөрчил бас энэ гарсан зөрчил тогтолцоог хэлж зөвшөөрч байгаа үгүй. За дараа нь орцчийн хууль их хууль ёсны аль сонирхлыг хамгаалах шаардлагатай байна гэжтэй орцогчид танилцах боломжийг олгоо. За шийдвэр хүчин төгөлдөр болсноор орцогч бол танилцах хэрэгтэй байна. Өөрөөр сонс хаалгаа явуулсан танд тэр ийм үйл ажиллагаа явуулсан ингэ чинь таны ажлын байрыг нэг сэлэн төлөвлөж чинь ийм байр. Тэгэхээр дараа шийдвэр хүчин төгөлдөр болсноор танилцах орцог танилцах. За шийдвэрийн хувийн хэрэг гэж ойлгож байгаа. Энэ слайд алгасан юм байна. Шийдвэрийн хувийн хэрэг заавал хөтлөж. Захиргааны шийдвэр, захиргааны хэмжээ тогтоосон захиргааны гэрээ байгууллага тохиолдол бүрт шийдвэрийн хувийн гэж юм үсгээ. Шийдвэрийн хувийн хэрэг юу байх вэ гэхээр шийдвэрийн үндслэл өөрөөр ямар үндслээр энэ шийдвэрийг гаргах болсон юм бэ? Одоо засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын хууль, төсвийн тухай хууль, төрийн албаны хууль, цэргийн албаны тухай хууль одоо ийм хуулийн энэ зардаас болоод энэ зохицуулах шаардлагатай юм асуудал энэ үндслэл одоо эсвэл хинээс ямар санал гарсан юм. Дараа нь үе шат ямар үе шаттай явуулсан? Сонс хаалгааны явуулсан юм уу? Нөхцөл байдлын тогтоосон юм уу? Нотол байдлаа цуглуулсан юм уу? Оролцогчийг одоо оролцох боломжийг хангасан юм уу? За дараа нь оролцогчдын саналыг тусгасан байж байгаа. Тийм ээ. Дараа нь холбогдох баримтыг хавсарсан байна. Сонс хаалгааны материалыг хавсарсан байна. За тэгээ уулзалт хугацааны тэмдэглэл шийдэл хөрвүүлсэн мэдээлсэн баримтыг нэгтгэхэд архивыг нэгж болоод хадгалаа гэж. Захиргааны шийдвэр болгоно. Бусдын эрх хууль ёсны аль сонирхол хөндөгдсөн захиргааны акт гарах тохиолдол болгоно. Ингээ архив нэгж болгоод хадгалаа. Тэгэхээр энэ сая би 7-48 цагийн сургалтанд ороод энэ хууль боловсруулалт оролцсон үндсэн хуулийн цэцгийн гишүүн улсын хуулийн гишүүд шүүгч энэ хүмүүсээс асуусан. Та нар ихэнх хууль тогтоогчд нэ та нар минь хуулиа боловсруулалт гарахтаа ядаа журмын хамт баталчихгүй яасан бэ? Эсвэл энэ хяналтын шийдвэрийн хувийн хэргийн одоо загварын хавсгалтаар ядаа гаргаад өгчихгүй яасан гэсэн тийм боломж болдог байдаг. Гэтэ энэнийг бол захиргаа өөрөө хийж болно гэж ингэж ярьсан. Тэгэхээр хууль зүйн яамны харьяа 9 агентлаг оролцсон
том сурвалж ингээд нийт боловсруулах за ер нь өөр үйл ажиллагааны онцлог томруулаад энэ захиргааны шийдвэрийн дагалдах хуудсыг бол гаргачих болох юм байна гэж ингэж ярьсан. Тэгэхээр захиргааны шийдвэр бүр дагалдах хуудс байна. Тэгэхээр энэ шийдвэр боловсруулахад оролцсон алтгаас нэг бүрийн овны албан тушаал оролцоо гүйцэтгэлийн талаар дэлгэрэнгүй тэмдэглэнэ гэж шийдвэрийн дагалдах хуудс нь. Хин ямар санал гаргаж ирсэн ямар шийдвэр яасан. За дараа нь энийг ямар дагалдах хуудсыг ямар баримтлах шагнал болох үр дүнгийн урамшуул сахилгын шийдвэр хүлээл хөдөлмөрийн харилцааг дуусгах энэ тохиолдол дагалдах хуудс шийдвэрийн дагалдах алийг нэгж болох чадвар. За дараа нь захиргааны хэм хэмжээ гаргах хэмжээний акт гаргах ажиллагаа юу хэмээх өөрөөр захиргааны тусгайлан ирэх болгоцсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж нөлөөлөхөөр гаргасан гадагшаа чиглэсэн үйлчлэн байр давтагдах шинжтэй шийдвэрийг хэлдэг. Өөрөөр галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нийт байгууллага дүүрэн болгож байна гэд бид нар хэм хэмжээ дотор саахдаг тийм үү? Эсвэл ямар нэгэн байгууллага аж ахуйн нийт байгууллага үйл ажиллагаа явуулах гэдэг караокены юм уу эсвэл одоо нөгөө мах боловсруулч гэдэг юм уу эсвэл караокены үйлчлэгээ явуулах гэдэг галын зөвшөөрөл галын аюулын зөвшөөрөл авъя гэдэг ирдэг тийм ээ. Тэгэхээр бид нар бол онцгой аюулын газраас ямар стандарт шаардлага хангасан байх юм бэ гэж энэ юу бол захиргааны хэм хэмжээ дотор саагддаг юм гадагшаа чиглэсэн нийтэд даавал дагаж мөрдүүлэхээр гаргасан үйлчлэн байр давтагдах шинжтэй энэ шийдвэрүүд захиргааны хэм хэмжээ дотор саагддаг нэ. Өөрөөр захиргааны хэм хэмжээ дотор саагддаг. За захиргааны хэм хэмжээний акт тавьдаг шаардлага юу гэхээр хууль нийцсэн байх, хуулийн агуулга зорилго нийцсэн байх, хуулийн заалтыг заасан байх, хууль тогтоомж үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой зөрчилдөөгүй байх, үндсэн хууль нийцсэн нэр томьёог хэрэглэх. Өөрөөр үндсэн хууль нийцсэн нэр томьёог хэрэглэх. Өөрөөр ердийн үг хэрэглэж болохгүй гэсэн санаа. Урд гарсан шийдвэр хүчингүй болсон тооцож байгаа. Эсвэл түүнд өөрчлөлт оруулж байгаа бол энэ тухай заалтыг заавал тусгаж өгсөн байна. За захиргааны хэмжээ тогтоосон акт гаргах явц нь юу гэхээр нэгдүгээр төсөл боловсруулах. Энэ бол тусгай зохицуулалтаар хэрэгжиж байна. За хянаж бүртгэх. За тэгээд бусад зохицуулалт. Тэгээд хүчин төвлөр бол мэдээллийн сан хэм хэмжээний. Хууль зүйн яам мэдээллийн санд ахуулна. Өнөөдөр манай адилын хэсэг томилогдсон байгаа тэр захиргааны хэм хэмжээ тогтоосон актуудыг хууль зүйн яам бүртгүүлээ. Гэтэл хоёрхан акт байна гэлөө нэг акт байна гэлөө 12 актаас хууль зүйн яам бүртгэхдээ өөр захиргааны хэм хэмжээ тогтоосон онцгой байдлын газраас гаргасан захиргааны хэм хэмжээ тогтоосон актууд хууль зүйн яам бүртгэгдээ хүчин төвлөрүүлээд тэр мэдээллийн санд бүртгэгдсэн байх ёстой гэсэн юм санаа байж байна. За тэгэхээр төсөл бэлтгэх. За тэгэхээр хэм хэмжээний актын төслийг бол яриад яах вэ гэж бодож байгаа цаг хэмжээгүүднээс шаардлага. За хянах бүртгэх. Өөрөөр засгийн газраас баталсан бол улсын хурлын 5 газрын хууль зүйн асуудал хариуцсан нэгж. Засгийн газраас баталснаас бусад актыг хууль зүйн асуудал ирсэн төрийн захиргааны төв байгуулалт гэхээр зэрэг энэ маань юу гэхээр хууль зүйн яам үлнэ гэсэн санаа. Тэр хугацаа захиргааны хэм хэмжээ дотоосон актыг баталснаас хойш ажлын 5 өдрийн дотор энэ хуулийн 64-ийн 4-т өнөөдөр онцгой байдлын захиргааны хэм хэмжээ дотоосон акт гаргалаа 5 хоногийн дотор хууль зүйн яам бүртгүүлэх нэ. За сум дүүргийн засаг дарга нь ажлын 10 өдрийн дотор дээд шатны засаг даргаар дамжуулаад хууль зүйн яамд бүртгүүлэх нэ. Өнөөдөр засаг даргын нутаг дэвсгэрийн нэгжийн засаг дарга бол захиргааны акт бол гаргадаг тийм ээ. Тэргээ 10 хоногийн дотор хотод гэсэн үг шүү дээ. Оснаас ажлын 5 өдрийн дотор болох ёстой. Тэгэхээр захиргааны хэмжээ дотоосон актын албан ёсны их хувь, баталгаажуулсан 2% хувилбар, цахим хувилбар, нөлөөллийн шинжилгээний танилцуулга, хэлцүүлгийн талаарх мэдээллийг хавсгалсан байна. Тэр бүртгүүлэх гэж байна. Дараа нь үгээр захиргааны хэмжээ дотоосон актыг хамтран баталсан бол хамтран баталсан захиргааны байгууллагын тоогоор хуулбарыг нэмнэ. Жишээлбэл өнөөдөр одоо юу байдгийг одоо онцгой байдлын ерөнхий газар, газрын тосны газар одоо аль байгууллагын хамтраад захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргасан байх юм бол тэрийг одоо тэр орцсон байгууллагын тоогоор хууль зүйн яам төвлөрөх юм байна. За тэгээд захиргааны хэмжээний актыг хянаад дараа шийдвэр аль нэг гаргана. Нэгдүгээр бүртгэж авах, хоёрдугаар дүгнэлт төгөөл, гуравдугаар буцаана. Энэ чинь захиргааны хэм хэмжээ тогтоосон актын шаардлага хангахгүй байна. Танахаас боловсруулсан онцгой байдлын ерөнхий газраас боловсруулж ирсэн онцгой байдлын албаг журамч нь энэ төсөл боловсруулах шаардлага хангаагүй байна. Ийм зүйл заалтад дутуу байна гэдэг ингээд буцаах юм байна. Өөрөөр бүртгэхгүйгээр. За бусад зохицуулалт. За тэгээд нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болох, хяналт шинжилгээ үйлдэх, бүсийн өөрчлөлт орсон тохиолдолд яах вэ гэдэг бус зохицуулалтын талаар байгаа. Тэгэхээр захиргааны актын тохиол
хэм хэмжээ тогтоосаа та бид нар өдөр болгон гаргаад байдаг учраас ингээд хэлж байгаа. Тэр хэм хэмжээний актын мэдээллийн сан бол legal info хуудсанд бол байршуулна гэж. Өөрөөр захааны хэм хэмжээ тогтоосон акт онцгой гэдэг юм. Дараа нь улсын нэгдсэн цаг хууль зүйн асуудал гэсэн тэрийн захааны төв байгуулалт хариуцлагын гэдэг маань хууль зүйн салбарын цаг захааны байгуулалт хариуцсан хөтөлбөр гэдэг маань өнөөдөр салбарын сан гэдэг маань өнөөдөр онцгой байдлын ерөнхий газраас дагаж мөрдүүлж байгаа захааны хэмжээ тогтоосон акт бол захааны хэлтсэл гэж би ойлгодог тийм. Захааны байгуулалт хариуцсан хөтөлбөр архивын нэг хариуцсан ажил. За улсын нэгдсэн санд байгаа хүчин төвлөрөх захааны хэмжээ тогтоосон актын жагсаалтыг жил бүрийн 2 сарын 1-ний дотор захааны хэм хэмжээний актын эмхэл нийтлээ. Өнөөдөр зарим тохиолдолд 1968 оны акт хүчин төвлөрөөр мөрдөж байгаа юм байдаг тийм ээ. Энэ барилгын стандарттай холбоотой 60 оны тохиолдол нэг тийм яриад байсан чинь өнөөдөр хүчин төвлөрөөр акт байдаг. Тэгэхээр энийг бол жил бүрийн 2 сарын 1-ний дотор захааны хэмжээний актын эмхэл нийтлж байгаа. Өнөөдөр хүчин төвлөрөөр мөрдөж байгаа акт болно. Энэ бол хууль зүйн юм юу вэ? Тэгэхээр захааны акт өөрөө юунаас тогтдог гэхээр захааны шийдвэр юунаас тогтдог гэхээр захааны гэрээ захааны хэмжээ тогтоосон акт юм ураас бүтнэ гэж ярьсан. Тэгэхээр захааны акт гэдэг хэсэг юу заасан бэ? Захааны акт гэж юу гэх юм? Захааны актын нэмэгдсэн зохицуулт нь юу байх вэ? Захааны актын агуулга хэлбэр нь ямар байх вэ? Захааны актыг бичгээр гаргах тохиолдолд захааны актыг ямар тохиолдолд бичмэл бус хэлбэрээр гаргаж болох юм? Тэгэхээр хууль тогтоомжийг сонгох боломж ихтэй гаргаж байгаа шийдвэрийн алийг сонгох ямар шийдвэр тэр боломж захааны актыг мэддэг тухай тэр одоо их хэсэг хөндлөж байгаа гэдэг. Захааны актын талаар тайлбарласан тухай тайлбарлах тухай захааны актын илэрхий алдааг засах тухай захааны акт хүчин төвлөр болох тухай захааны акт илт хууль бус ямар болдгийг хууль бус захааны актыг хүчингүй болгоход яаж стандарттай явагдгийг их зүйн зөрчилгүй захааны актыг яаж цуцлдгийг захааны акт гаргахад дахин хямрах гэсэн бодлогыг эдгээр зүйл залтуудад зааж өгсөн байгаа. Тэгэхээр захааны акт гэж юу хэлээд байгаа юм гэхээр ерөөсөө захааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахад нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаа бичгээр гаргасан захинжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. Нэг удаагийн үйлдэл тохиолдлыг зохицуулахад нийтийн эрх зүйн хүрээнд гадагшаа чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар бий болгодог захинжилсан шийдвэр болон амаа үйл ажиллагааг ойлгох байна. За тэгэхээр зэрэг захааны актыг бол актын төр юу гэдэг вэ? Шийдвэр маань өөрөө хоригдсон, зөвшөөрсөн, журмалсан, тогтоосон, татгалзсан байна захааны актыг. Тэгэхээр зэрэг үйлдэл эсвэл альва шийдвэр захааны актын төр үйлдэл эсвэл зөвшөөрсөн, эсвэл хоригдсон юм байдаг. За тэгэхээр зэрэг тэгэхээр зэрэг нийтийн зүйл гадагшаа нөлөөлсөн баг захааны байгууллагаас гаргасан баг, захинжилсан баг, тодорхой зохицуулт дагуулсан баг, тодорхой нэг тохиолдолд зохицуулсан баг гэсэн акт шинжлэх. За иргэн хууль нөлөөлөх бүхий акт гэж хэлээд байгаа хэрэг эрх зүйн үйлчлэр нь бол үүр бий болгосон, их хэсэг сонирхлыг хязгаарласан. Сөрөг нөлөөлөх бүхий акт гэдэг нь бол юм байна. Үүр бий болгосон, эрх хэсэг сонирхлыг хязгаарласан. Иргэн нөлөөлөх бүхий акт гэдэг нь эрх олгосон, ашигтай нөхцөл байдал бий болгосон. Жишээл татрын үнэлт дэвшүүлэх тухай юм уу, эсвэл ахын тушаал дэвшүүлэн томилох тухай байдаг юм. Эрг сөрөг нөлөөлөх гэдэг нь хэлж байгаа. Тэгэхээр элэг хэлбэрээр захааны актыг бол аман акт, бичгэн акт, сахим акт, техник хэрэгслийн төслүүдээр гаргахад тэгээд агуулга нь ойлгомжтой тодорхой байх шаардлагатай гэж. За захааны акт ямар тохиолдолд амаар гаргах юм бэ? Захааны актыг хойшлуулга гаргах шаардлагатай байна. Өнөөдөр жишээ жагсаалын үйлдэл хийлээ. Жагсаалын за нөхөр мөнх жаргал та хувцсны дүрм зөрчилтэй байлаа таны сахилгын дүрмийн дагуу арга хэмжээ амаар мэдгэжлээ. Амаар шийдэл гаргалаа. Хойшлуулга тийм дараагийн бичгээр бичиж өгөх шаардлагатай байна. Дараа нь хууль захааны хэмжээний актад тодорхой хэлбэрийг заасан бол өөрөөр амаар болно. За дараа нь эрх зүйн ялггүй үр дагавар бүхий асуудлыг шийдвэрлэх бол захааны актыг бичгээр гаргах боломжгүй эсвэл тохиромжгүй бол амаар гарна. Бусад тохиолдолд заавал бичгээр гаргах заасан байна. Бичгээр гаргасан захааны актад ямар шаардлага тавигддаг юм бэ? Захааны байгууллага нэр хаяг тамга тэмдэг болон гарын үсэг захааны актын нэр онсаа өдөр дугаар заавал байх ёстой. Хаягдсан эдгээр нэр хаяг холбоо байх мэдээлэл байх ёстой. Актыг гаргах бодит нөхцөл байдал хууль зүйн үндслийг заавал заасан байна. Өнөөдөр та бид ерөнхийдөө захааны ерөнхий хуулийг үндэслээд юм уу агентлагийн эрх зүйн байдлын хуулийг үндэслээд төсвийн тухай хуулийг үндэслээд гэхгүй нэ.
Жишээлбэл төрийн болон орон нутгийн өмчөөр бараа бүтээгдэхүүн ажил үйлчлэгээ хурдтай авах тухай хуулийн тэдийн тэд заасны дагуу шууд гэрээ байгуулахаар орж ирж байна гэх юм. Яг тэр хуулийн аль зүйл залтыг баримтснаа үнэлээ заах. Захааны шийдвэр гаргах ажиллагаа өргөл гомдлын үндслээр үүссэн бол түүнийг тусгах. Иргэн тэний гаргасан үндлийн дагуу. Өнөөдөр эсвэл онцгой байдлын ерөнхий газрын даргын тедоны тэтгэл санамж тэдний өдрийн зөвлөлийн хуралдааны тэмдэглэл болон тийм хуулийн зүйл залтыг үнэлэн тус үнэлэн тушаах. Захааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гарах этгээд болох хугацааг зааж өгөх гэсэн байна. Өнөөдөр та бид хин нэгний эрх ашиг хүндсэн захааны акт гаргаж байгаа. Тэр заав та төрийн албаны хуулийн тэдний хэд заасны дагуу 30 хоногийн дотор дээд шилдэг байгууллага гомдол гарах хэрэгтэй энэ шийдвэрийг зөвшөөрөв. Өөрөөр бусдын эрх ашиг хууль ёсны сонирхол хүндэгдсэн захааны акт гарах тохиолдол бол энийг тусгаж өгөө гэсэн ийм нэг шинжлэх зүйл орж ирсэн байна. За захааны актыг мэдгэх тухай захааны актыг баталгааж шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын 5 өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсөний дараа актыг мэдгдсэн тооцноо гэж байгаа. Өөрөөр бичгээр явуулаад шуудангаар болон санхмаар явуулаад ийм тохиолдолд актыг мэдгдсэн тохиолдолд тооцно. Өөрөөр зарим бид тэр актыг хүлээж аваагүй надад танилцахтай гэж асуудал ярьдаг тийм үү? Тэгвэл актыг албаны шуудан санхмаар явуулснаас хойш мэд. За захааны актыг хаягдсан ихэд өөрийн албан ёсны хаяг байхгүй хаягийн өөрчлөлтийг захааны байгууллага мэдгэлгүй эсвэл зориуд санаатаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэл мэдээллийн хэрэгслээр мэдээснээс 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдгдсэн тооцноо гэж. Өнөөдөр онцгой байдлын ерөнхий газрын вебсайтад ерөнхий газрын даргын тушаа шийдвэрүүд бүгд тавьж байгаа гэж ойлгож байгаа тийм ээ. Захин шийдвэр. Тэгэхээр энэ маань эргээд ингээд тавигдаад яаснасаа хойш 10 өдөр өнгөрөө хэл мэдээллийн хэрэгслээр мэдээснээс 10 өдөр өнгөрсний дараа авагддаг актыг албан ёсоор мэдээлсэн тоосноо гэж. За алдаатай захианы акт хүний эрх зүйн үр дагавар юу байх юм бэ? Тэгэхээр алдаатай захианы акт гэдэг нь эрх зүйн үр дагавраар нь эрх хууль бус захианы акт, маргаан бүх захианы акт гэж хоёр ангилдаг. Тэгэхээр алдаа болгоныг уг актыг хүчингү тооцох үндэслэл болохгүй гэж байгаа. Тэгэхээр эрх хууль бус захианы актыг эрх хууль бусыг тооцох ямар тохиолдол байна гэхээр удаг агуулгын илэрхий алдаатай бичгээр гаргасан актыг батлан гаргасан байгууллагын тодорхойгүй захианы актыг гүйцэтгэх субъектын тодорхой бус хэнийг заавал үүд болгосон тэр актыг гаргадаг хэрхэн хэрэгжүүлэх яаж хэрэгжүүлэх. За хууль бус үед эсвэлдэг гүйцэтгэхийг шаардсан. Өөрөөр хуулиас гадуур чиглэл гүйцэтгэхийг заасан. Өөрийн чиглэлд хамаагүй асуудлаар гаргасан. Иргэн хуулийн этгээдийн эрх ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй бол халдах үндэслэл байгаагүй бол түүнийг бодит нөхцөл биелүүлэх боломжгүй зэрэг эдгээр нөхцөл байдлаар тус захианы актыг эд хууль бусыг тооцох үндэслэл төрөлдөнэ. Энэ чинь долбоор зүйл байж байгаа. За маргаан бүхий акт гэж үг хэлээд байгаа захианы актгүй алдаа уг актыг эд хууль бусыг тооцох үндэслэл хамаарахгүй боловч иргэн хуулийн этгээд эрх хууль ёсны ашиг сонирхлоо зөрчин тооцоод гомдол гаргасан бол түүнийг маргаан бүхий захианы акт гэж үздэг. Тийм ээ. За тэгэхээр захианы актыг үр дагавар юу гэхээр маргаан бүхий акт бол захианы актыг хүчингү тооцсноор илэрнэ. Өөрөөр хэлбэл захианы байгууллага эсвэл захианы иргэн шүүхээс захианы актыг эрх зүйн нөлөөлөлийг үгүйсгэн гэсэн үг ээ. Эрх хууль бус тэгэхээр захианы актыг хүчингү тооцвол арга зам юу вэ гэхээр өөрөө түнчлэн өөрөө гэдэг нь захианы байгууллага өөрөө тэр актыг хүчингү тооцож болно. Түнчлэн дээд шатны байгууллага уг захианы актыг хүчингү тооцож болно. Эсвэл захианы иргэн шүүх захианы актыг хүчингү тооцож болно. За тэгэхээр захианы акт гаргахыг даалгах гэж ойлгож байгаа. Тэгэхээр захианы акт гаргахаас үндэслэлээр татгалзсан шийдвэр байгаа бол захианы акт гаргах өөр захианы байгууллага даалгах болно. Захианы байгууллага эсвэл түн улмаас өөр хийх ёстой зүйлийг хийгээгүй улмаас иргэн хуулийн этгээд эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тогтоогдсон бол захианы акт гаргахыг даалгана гэж байна. Тийм ээ. Ойлгомжтой юм. За гомдол шийдвэрлэх ажиллагаа гэж байгаа. Тэгэхээр гомдлыг бол би даас гомдол шийдвэрлэх ажиллагаа гэж үгэлээд захианы актыг хууль бус гэж үзээд эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан гомдлыг тухайн захиргаа болон түүний шууд харьяат дээд шатны захиргаа гомдол танин шийдвэрлэх үүрэг захианы байх шаардлага. Нэгдүгээр бичгээр гаргаж байгаа огны оршин суугын газрын аян шуудангийн гарын усыг заавал байх ёстой. Тэгээд өөр зүйл шаардлагыг хориглосон байна. Захианы хувьд. За тэгэхээр хууль цугцаа гомдлыг мэдгдснээс хойш 30 хоног баталж гомдлоо байгаа. Тийм ээ. Тэгээд гомдол хууль цугцаа нийт 3 сар байж байгаа. Шийдвэр гарснаас хойш 3 сар. Энийг шүүхэлсэн байрладаг шүү дээ захианы. За дараа нь гомдлын төр. Нэгдүгээр хүчингү болгох тухай гомдол, даах гомдол, захианы актыг өөрчлөх гомдол, эрх хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх тухай гомдлыг ингэж ангилдаг тийм ээ. За тусгай зохицуулалтаар гомдлыг хүлээн авахгүй байхаар хууль заасан бол гомдол гарах боломжгүй.
Эсвэл сонгох боломж олгосон хин хэмжээ заагдсан байх юм бол тэр тусгай зохицуулалтаар яахгүй. Жишээлбэл өнөөдөр төрийн албаны хуулийг бид баримтлаагүй. Бид нар энэ мөнгө чанарч албан тушаалтыг өнөөдөр бид Баянгор аймагт томьсон. Яагаад томьсон бэ гэхээр цэргийн албаны тухай хуулийн өнөөдөр 9 сарын 1-ээс хүчин төвлөрүүлсэн цэргийн албаны тухай хууль шаардлагатай тохиол захиргааны санаачлаар албан тушаалтныг өөр газар өөр одоо нэгж байгуулах захиргааны санаачлаар томьж болно гэсэн заалтыг үндэслээд бид гаргасан байна. Тушаалын үндэслэх хэсгээр бид нар цэргийн албаны хуулийг тэдэд үндэслэх хараа. Гэт ингээд өөр сонгох боломжийн хэм хэмжээг заасан. Өөр нэг бид нар цэргийн байгууллагын төрийн албаны хуулийг юм уу засгийн газрын агентлагийн эрхцэн байдлын тухай хууль юм уу хөдөлгөөний хууль биш цэргийн албаны тухай авах тухай тусгайлан заасан заалтыг бид хэрэгжсэн. Энэ хуулиар бид нар тэр хүний санал авахгүйгээр өнөөдөр манай дээр зөрчилдөд байгаа засгийн газрын шадар сайдын батсан онцгой байдлын асуудал ирсэн байгаа албаах зөвлөгөө албаагчийн шилжүүлэн томилоход тухайн албаагчийн албан тушаал ажлын байршил орчин суух орон нутаг өөрчлөгдөж байгаа тухайн албаагчийн саналыг авч аль тохиромжтой газар нутагт томилно гэж байгаа. Энэ маань өнөөдрийн цэргийн албаны хуулийг зөрчилдөд байгаа. Тэгэхээр тэр сонгох боломжийг аль хуулийн боломжийг хэрэгжснээр тусгай сэдвээр гаргаж байгаа их бүх албан боловсруулж байгаа төсөл боловсруулж байгаа албаагчид маань сайн зааж өгөх хэрэгтэй. Тэр нөөцийн салбар дээр өөр албан байгуулах юм дээр нөгөө юу яриад байна. Тэгэхээр гомдол шийдвэрх ажиллагаа төсөлтээр нь тэгэхээр захиргааны акт хууль тогтоомжтой зорилттой нийцсэн хэсгийг шалгана. Захиргааны байгууллагаас сонгох боломжийг хэрэгжсэн байдлыг шалгана. Өөрөөр гомдлыг шалгахтаа. Тэгээд эрх зүйн хамгаалалт хэр батлагдсан, хийгдсэн. Дараа нь нотариалын цуглуул ажиллагаа явагдсан юм уу гэдгийг хянана. Өөрөөр гомдол хэн шийдвэрлэхэд төсөлтээр нь байрцуулна, тодорхой мэдээлэл суулгаар агуулсан юм уу, бэрхшээлийн мэдээлэл авсан юм уу, мэдлийн байгууллагын шинжилгээний дүгнэлт гаргуулсан юм уу, бусад нотариалын цуглуул ажиллагаа явагдсан юм уу, үнэхээр яг энэ бодит үйл явдал болсон юм уу, өргөн нөхцөл байдлаар тогтоосон юм яасан юм гомдлыг шалгах юм байна. За тэгээд эргээд захиргааны байгууллага гомдлыг эрдэнэс эрдэнэ хуулийн дэвтэрээс гомдлыг хянан үзээд захиргааны актын биелэлд төлөвлөсөн. Гэхдээ гомдлыг эзэн шийдвэрлэх хүртэл хугацаанд захиргааны акт хүчин төвлөрөх хэвээрээ байна гэж. Ихтгэл хууль бус акт биш бол. За гомдлын тухай шийдвэр захиргааны актыг хэвээр үлдээх эсвэл захиргааны актыг өөрчлөх эсвэл хүчингүй болох тухай даах тухай ихтгэл хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх гэсэн ийм байдлаар гардаг байна. За тэгэхээр хөндлөгийн эрх хөхөөс субъектээс явуулах хянан шалгалгаа бол төрийн албатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа татрын маргааныг за хянан тендерийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа. За хохир бардал маргаан хянан шийдвэрлэх. За шаардлага хэрэгтэй. За хууль бус эсвэлхээс өөрөөр хэлбэл ажиллуулсаар эргэн хууль итгэж шаардлага хэрэгтэй гэж. За хохир бардал итгэхэд төр байна гэж байна. Төр бардуулна. Тэгэхээр төр гэхээр эзэнгүй хүн болчиход байдаг. Тэгээд захиргааны акт гаргасан захиргааны байгууллага дараа нь хүчлүүлээд хангах. За тус хохирлын хэмжээний дараа маргаан захиргааны зарвал хангалтын нэгэн бол эгний шиг хянан шийдвэрлэх болно. Тэгэхээр хохирлоо бардуулаад хэрвээ төр байгууллага хохирлыг бардууллаа. Дээд шатны захиргааны байгууллага шүүх хохирлыг төлөвлөхөөр гаргасан актыг хөрвүүлнэ. Тэгээд төр төслийн дараа эргээд бурантай албан тушаалтаар хохирлыг төрөөрөө бардуул. Бардуулах нэгэн төрийн аудитын байгууллага буюу дотоод хянан шалгалт аудитын нэгэн байна. За ингээ хариуцлага нь бол за томьсон албан хин оногдуулах гэхээр томьсон албан тушаалтан захиргааны ерөнхий хууль зөрчил гэдэг томьсон албан тушаалтан болоод дээд шатны байгууллагын албан тушаалтан хууль биелүүлж ажиллах хаатай болон нээлттэй сануулах. Албан тушаалын цалингийн 6 сарын 20% бууруулах, ажлаас халах нийтийн албан 1-10 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах. За түншлэг өөрчлөлт хүсэх энэ шийдэл хэвлэлээр болон амаараа. За шийдэл оногдуулалтаа зөрчлөөс үүссэн хохирлын дагуу санаатай үлдсээс давтан үлдсээс өөр хариуцлага биелүүлээгүй эдгээр байдлыг тогтоосон байна гэж. За хариуцлага үлдсэн албан тушаалтан шүүгэл нэгэн зүйл хэрэгтэй гэж юм байна.